Сайн байцгаана уу. Ингээд шингэмжлэгтэй давтаа морил. За энэ удаагийнхаа бичлэгээрээ аялал гарахынхаа өмнө хэрхэн аяллахаа цүнх одоо аяллахаа чимдаамыг хэрхэн сайн базааж бэлтгэлтэй сайн аялагч болох вэ гэсэн талаараа бичлэг хийя гэж бодлоо. За тэгээд хамгийн эхний дүрэн болохоор ямар ч зүйл болж исэн чимдаамаа ингээд өмнөх өдөр нь бэлтгэхгүй байх. За тэгэхээр эрт бэлдэж эхэлнэ гэсэн үг. За би болохоор 7 хоногийн өмнө ингээд чимдаамаа ингэж гэртээ ингэж дэлгэж тавьчаад ингээд энэ хувцсыг өмсөндөө гэж боддог ч юм уу, эсвэл одоо энэ малгайг авч явна да гэж боддог ч юм уу. Тэр бодсон бүх юмнуудаа ингээд чимдаам руугаа хийчдгээ. За тэгээд өнөөдөр 8 сарын 12 болж байна. Маргааш 8 сарын 13-нд бит хоёрын хурмын хийсний 1 жилийн хой болж байгаа. Тэгээд бит хоёр 1 жилийн хойгоор Канкун далайн эрэг явж амрыг гэж шийдээ. Тэгээд чимдаамаа яг бэлдээд сууж байна. За тэгээд энд нөгөө нэг би чимдаамаа дэлгэчээд ямар хувцс өмсгүү гэж бодсноо ч юм уу, одоо ямар юмнууд авч явах уу гэсэн юмнуудаа бүгдийг ингээд нэгээр ингээд хийгээд ингээд жоохон замбрааг байгаа. Одоо энийгээ бүгдээрээ хамт гоё цэгцэлцгээе. За тэгээд хоёр дахь хийх зүйл болохоор хувцас бэлдэнэ. Хувцас бэлдэхдээ өдрөөр нь яг юу өмсгөө ингэж яг хуваарлаж бэлддэг байгаа. За эхний өдөр ийм юм өмсөн, 2 дахь өдрөө энийг өмсөн, 3 дахь өдрөө энийг өмсөн. За тэгээд эхнийхээ өдөр нь ийм өмсөн, оройныхоо хоолн дээр одоо энийг өмсөн. За 2 дахь өдрийнхөө өглөөний нэг өмсөн, өдрийг энийг өмсөн, оройн энийг өмсөн гэж аль болох тэгэж хуваарлаад бодцсон явахыг хичээдгээ. Өмнө нь яг аялаж сураагүй байхдаа зүгээр л хамаг байдаг зүгээр хувцснуудаа чимдаамдаа чихэл аваад явдаг байсан. Тэгээд энэ бол айгүй буруу юм бэ нэлээ. Чимдаам нэг л амар хүнд болчихсон. Тэгээд очиод өмссөн ч хувцас байхгүй. Тэгээд ер нь бол хувцас заавал өдрөөр нь ингэж ялгаж агаад авч явсан илүү ингээд цагт ч авьяашигтай, цэгцтэй одоо бидний цагаач очиод аялалтаа очиод цагаач хэмнэ. За тэгээд бас цэгцтэй аялахад танд тусална гэсэн үг. За тэгээд бит хоёр бол ер нь 4 хоног Канкунд 4 хоног, тэгэхээр 4 өдрийнхөө хувцсыг авахд болно. Өглөөнийхөө цайгаа уухтаа өмсөх хувцас бол зүгээр энгийн одоо гэрээ хувцас шиг ингээд зүгээр нэг цагаан цамц, тэгээд нэг шорт, биеийн твтэйхэн шорт байхад хангалттай. За тэгээ өдөр болохоор юу өмсгөө гэхлээр арай жоохон гоё зураг авахлахад гоё гарах хэрэгтэй учраас гоё хувцснуудаа аавна. За тэгээд би болохоор юпгэн дуртай болохоор ийм 4 ширхэг 4 өөр юпг өмснө гэж одоо 4 ширхэг ийм юпг авнаа. За тэгээд нэг шорт, тэгээд дээгүүрээ өмсөх топ гэхээрээ нэг энийгээ бас хамт авчин. Ингээ нийлээд ер нь бол 5 ширхэг топ авлаа. Тэгээд эдгээр маань бүгдээрээ ингээд алинтай ч өмсөхөд бол бүгднтэй ингээд айгу таардаг. Би тэгээд тэрийг бол яг дотроо энийг нэнтэй өмснө гэж яг бодсон байгаа. За тэгээд одоо болохоор орой өмсөх юмаа сонгоно. Бид хоёр ч бас хурмынхаа 1 жилийн агаараа явж байгаа учраас аль болох ингээд гоё fancy dressy ингээд оройн хоолндоо тийм хувцас өмсөе гэж бодож байна. Нэг ийм хар өнгийн палаж авчи, нэг хар мини ийм палаж авчи. За тэгээд дахиад нэг палаж уг нь бол авчмаар. Энийг өмсч тийм үү? Энэ палажтай авахулсан зураг нэг их байхгүй. Тэгээд ер нь энийг авчи гэж бодож байна. Ийм би айгу барьсан ийм шар өнгийн палаж. За ерөнхийдөө бол ингээд 2 палажтай байхад бол хангалттай юм шиг байна. За тэгээд ямар ч байсан өмсөх хувцснуудаа бол сонгочлоо. Би болохоор ингэж хувцснуудаа ийм уутанд хийх дуртай. Тэгэхээр айгүй амар юм шиг санагддаг. Ингээд чимдаам дотроос шууд энэ уутаа гаргаад энэ дотроос хувцас хайгаад болчдөг болохоор ингээд 4 хоногийн хувцас энэ зөвхөн 2 уутанд ингэж багтчихж байгаа. За 3 дахь нь болохоор 3 дахь бэлдэх зүйл болохоор шүдний сойц. За тэгээд скин кэр байгаа. За би болохоор ингээд аялдаа авч явдаг тусдаа ийм шүдний сойцтой энэ дотроо шууд ингээд
он ингээд хамт орцсон байгаа. За энийг зүгээр энгийн үедээ хэрэглэхгүй бас аялалдаа л зөвхөн авч явна. Тэгэхээр тусдаа юм аялалдаа явдаа ингээд хэрэгслүүд ч юм уу ингээд тусдаа ингээд аваад тавьсан байхад айгүй амар байдаг. Авч явахдаа ингээд нойлоос шүдний сайзаа ингэж угааж агаад өглөө нь аваад буцаагаад хийх ч юм уу тийх шаардлага юусаа байхгүй. Заавал шүдний сайзаа бол тусдаа байлгана. За энийг аялал явахдаа л зөвхөн хэрэглэдэг. За энийг авчина. За тэгээд дараа нь миний скин кэр байгаа. Аялал явахдаа скин кэрээ бас айгүй сайн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл амар гоё атмосфертэй гоё газар ирчээл нүүрнийх нь будгийн сайн шингэхгүй тэгээд байвал бас ингэ жоохон муухай штэ. Тэгэхээр би бас скин кэрүүдээ болохоор яг ийм жижигхэн пауч ингээд яг бэлтцсэн байдаг. Яг аялалд явахдаа шууд энийг шургуулгаснасаа гаргаад шууд юу руугаа хийхэд чимдам руугаа хийхэд яг аваад явахд болтгоо. Энэ дотор одоо жишээ нь юу байна вэ гэхлээр миний шүдний утас, за тэгээд чихний хөвөн, за тэгээд миний makeup remover буюу ингээд нүдний будаг арилгадаг remover, за тэгээд жижигхэн аяллаа зориултаа үнэртэй ус маань, за тэгээд ингээд жижигхэн зориултаа ийм skin care product-ууд маань ингээд байна. Одоо нарны тос гэх мэтчлэн. Тэгээд бас дээрээс нүдний тусаагуур, за тэгээд ийм жижигхэн cleansing foam яг гартишны ачаандаа л яг зориулж юм хийж байгаа. Тэгэхээр бүх юмнууд яг 100 мг-аас доошо байх ёстой. Анх бүр яг ингээд 1-р курстай байхдаа Монгол руу буцгаад Бээжингээр нисчихсэн. Тэгсэн чинь тэр үед ингээд би ингээд гар тийшнийхаа чимдамд айгүй 150 жилүү айгүй том хийцэн байсан. Тэгсэн чинь тэрийг маань ингээд хураана гэд би бүр амар гол харлаад энийг өмнө бол манай шүдээ айгүй сайн угаараа шүдний айгүй сайн гэд надаа өвчсөн байхгүй. Тэгээ би тэрийг хураалгацсан. Тэгээ тэрнээс хойш айгүй юмаа заавал хураалгах болохгүй шүү. Яг заавал 100 граммаас доош хийх ёстой шүү. За тэгээд skin care product-уудаа бас тусна ингээд шууд нэг паучнд хийгээд яг бэлдсэн байвал их зүгээрээ. За тэгээд эдрийг энэ жижиг юмнуудыг ч одоо хаанаас олох юм бэ гэж асууж иж магадгүй. За би бол бүгднийг зорж очиод ийм жижигэн 100 граммаас доош байна уу, аяллах байна уу, ийм жижиг одоо ийм нүрийн том ампул чинь ийм жижигэн л байвал дээр шүү дээ. Тэрнээс амар ингээл бүр томыг нь авч явах шаардлага байхгүй. Тэгэхээр нэг заавал өөрсдөө явж зориод ингээд худалдаж авсан нь бол хамаагүй дээр шүү. Дараа нь аялал явах айгүй хэрэгтэй. Тэгээ загаас зарим юмнуудыг ингээд самплаар өгсөн нэг skin product-уудыг аваад явж бас болно. Аваад явахд бас айгүй айтайхан байдаг. За дараа нь болохоор skin care хийсэн. Тэрнийхээ дараа нүүрнийхээ будыг авч явна. За би болохоор яг гэртээ хэрэглэдэг ийм одоо паучнд юмаа хийж хэрэглэдэг. Шууд энийг өглөө нь гяс нүрээ будчаад тэгээд энийг шууд ингээд чимдам руугаа хийчдэг. За тэгээд багснууд би бас ийм тустай аялалд авч явдаг ийм тустай жижигхэн багснуудтай миний багснууд чинь ингээд хийгээд аваад явахаараа жоох ингээд том болчдөг байхгүй юу. Тэгээд яг ийм өөрсдөө гэсэн яг ийм хамгаалттай аяллаа ийм нимгхэн ийм яг тустай ийм багснууд авсан. Энэ бол бас айгүй хэрэгтэй байдаг юм байна лээ. Тустай аялалтаа хэрэглэх бас ийм багснууд аваарай гэж зөвлөе. За тэгээд араас нь мэдээж сам тэгээд гуашаага авч явна. За би бол байнга гуашаа хэрэглэдэг. Тэгээд өдөржингөө алхаад ядарсан үедээ ингээд гуашаагаараа энүүгээр ингээд массаж оройн ингээд усан орсныхаа дараа массаж хийж өгдөг. За ингээд 2 гуашаага авна. За тэгээд гол зүйл чинь нэрээ усны хувцас 2 өнгийн гол зүйл бол мэдээж усны хувцас. Би болохоор ийм 2 өнгийн усны хувцас авч явъя гэж бодож байна. Яг хэрэг энэ хоёртойгоо авахулсан зураг байхгүй болохоор очиж энэ нэг өмсөж зураг авахулна. За усны хувцасны тал дээр болохоор ер нь заавал тийм үнэтэйг авах шаардлагагүй юм шиг надад санагддаг. Зүгээр ингээд яг л хитгэн цаг л өмсдөг учраас тэгээд ингээд жижигхэн зөвхөн нэг ийм жижигхэн хувцас байгаа шүү дээ. Энийг болохоор
хэдхэн цаг өмсдөг учраас тэгээд үнтийг авах шаардлага байхгүй баг нэг өмсөөл зураг авах болох юм бол баг болчдөг байхгүй надад тэгээд ер нь бол нэг ийм хоёр пис усны хувцас би бол айгу авах дуртай. Ягаад тэгэхээр ингээд бие борлуулахаар ингээд арай жоохон ингээд битүү усны хувцас ч юм уу арай жоохон өргөн мөртэй ч юм уу тиймэрхүү ингээд янз янзын тоноглолтой усны хувцаснууд бол ингээд бие борлуулахаар тэрийг нь яг тэрэн шиг нь ингээд тийм мөр гараад борлцдог. Тэгэхээр би аль болох юм нимггэн яг ингээд классик шууд ингээд яг ингээд өмсөд ингээд уяад тэгээд яг бие борлуулахад ингээд тохиромжтой яг ийм бикини авахыг ерөнхийдөө бол илүү л үздэг. За тэгээд усныхаа хувцсыг бэлтжлээ. За тэгээд араас нь accessories буюу одоо дээрээсээ толгой хүртэл өмсөж хэрэглэгдэх одоо бүх юмнуудыг авна. За би бол дээрээсээ эхлэх юм бол малгай байгаа. Юу лээ? Зочид буудлынхаа нэг пүүл дээр хөвтгöd бол яг ингээ малгай айгу хэрэгтэй байдаг юм байлээ. 70 90 дээр хөвтгöd ч гэсэн маш их нар шарж байгаа болохоор малгай хэрэгтэй. За энэ болохоор ийм ягаан өнгийн малгай. Энийг аавна би энд айгу хайртай. За тэгээд дараа нь энийг би хамгийн сүүлд авсан. Энэ нэг сарл өнгөтэй. Энэ дээр айгу гоё All England Techno Club гэж бичсэн. Айгу хиппи малгай энийг аавна. Энийг бас зураг агуулаагүй учраас. За тэгээд бас энэ болохоор ингээд айгу толгой бас нэг амар бариад байхгүй. Тэгээ удаан өмсөн чи үнэхээр яадаг ч хүн нэг ийм малгайгаа энийг бас аавнаа. За нэг ийм 3 малгай авчин. За тэгээд араас нь нүдний шилээ аавна. Нүдний шилийнхаа юутайгаа савтайгаа нүдний шилээ аавна. За би бол угаасаа ганцхан ийм хар шилтэй энэ шилээ аавнаа. За энэ хар шилээ авчин. За тэгээд ингээд дээрээсээ ингэж доош ингэж бодно гэсэн үг шүү дээ. Юу өмсгөө. За тэгээд араас нь болохоор эмэг зүйлтнүүдээ. Ягаад ч юм бэ би ингээд айгүй их аксессуар зүүх ч юм уу ингээд 70 90 дээр ч юм аялдаа явж байхдаа айгүй ингээд гоё хөөрхөн аль болгол хөөрхөн байхыг хичээдэг гэх юм бол илүү ингээд гоё ч аялал бас болдог юм шиг санагддаг. За ингээд нэг хідэн нэг иймэрхүү аксессуарнуудаа авчи. За би болохоор дандаа ийм ингээд зиптэй ууданд хийгээ хадгалцдаг. Ингээд авч явах ч гэсэн айтайхан эвсвэрхэн байдаг. За тэгээд энийг бас нэг ийм паучнд хийчи. За тэгээд бас нэг би тэр газар аялсан газараасаа бас нэг ингээд далайн хясааны дуунтай ч юм уу нэг тиймэрхүү зүйлт буугуучнууд авах бас дуртай. За нэг ийм яг ийм зүйлт буугуучнууд одоо зүгхээр айгуу гоё яг 70 90 дээр ирсэн бас тэр мэдрэмж нь бас давхар яг ингээд гоё төрдгөө. За энийг болохоор Таиландаас Пхукетээс ээжтэйг аялж байхдаа авч ирсэн. Энийг болохоор одоо жоохон муухай олчиж хэдэн жилийн өмнө Филиппин явж аялахдаа авч ирсэн. За энэ хоёрыг ямар ч байсан ингэж хийчээ. За аксессуар бол ерөнхийдөө бол болцсон. За дараагийнх нь болохоор бүс тэлээ би болохоор ийм одоо зүгээр энгийн цагаан шорт ч юм уу цагаан юпхэн дээр энийг ингээд бүсэлчих юм бол бас айгүй гоё харагддаг. За бас тэгээд нэг ийм тэлэрхүү ийм нэг бас авчи. За тэгээд өөр чинь юу яах вүлээ? За хамгийн сүүлд нь одоо мэдээж малгай цүнх гутал ингэсэн ийм гурван юм бас хэрэгтэй. Цүнхээ бол би ер нь бол их цүнх авч явахыг нэг амар хүсдэггүй. Ингээд нэг юм уу хоёр л цүнх авч явахд болно гэж боддог. Би болохоор энэ цүнхээ аваад явчих гэж бодож байгаа. Нэг ийм одоо сүлжмэл гэх юм уу 70 90 дээр ийм одоо хэм маягтай цүнхний айгу гоё ингээд эвтэйхэн байдаг бас гоё ч харагддаг яг ингээ гоё зөгцөөд. За тэгээд нэг пүүз нэг ингээд сандал нэг углааш тэгээд нэг сандал гэдэг ийм гурван
гутлаа авч явна. Нэг пүзэ угаасаа бол ингээд явахтаа онгоцон сухтаа чинь тэгээд нэг сандал нэг ингээ углааш тэгээд эсвэл ингээ хоёр сандал бол арай төмөж баг. Нэг сандалтай ингээд 3 гуталтай явна. За тэгээд хамгийн сүүлд нь цахилгаан хэрэгсүүд аавна. Power bank за тэгээд power bank бол маань төр авчин. За дараагийнх нь болохоор би юм спикер бол заавал авч явдаг. Спикер аавна. За тэгээд камер нэг юу тогтоогоод уцаа тогтоогоод ингээд зураг авдаг тийм хөлөө авнаа. За нэг тиймэрхүү юмнуудаа аавна. За тэгээд ерөнхийдөө бол чимдаа маань ерөнхийдөө бол болчлоо. Би бол аль олох юмнуудаа ингээд аялалд явахдаа юу авч явах вэ гэдгийг ингээ утсан дээр ингээ бичээд чеклист ингээ болгочдөг. За тэгээд одоо жишээ нь энд бол бүр ингээд өмнө бол бүр амар detailed ингээд бичээд яажсэн байна. Бас тэгээд дээрээс нь дотор хувцас бол аавна. Тэрийн дөрөв дотор хувцас тэгээд дөрөв оймс. За тэгээд бас дээрээс нь ийм нэг юм одоо эко баг зүгээр нэг юм уут авч явахад айгүй айтайхан байдаг. Би одоо арай эндүүдэгээ болохоор жоох саяхан угаагаад эндүүдэгээ болохоор юм жоох өрчгөр байна. Ийм уут авч явахад айгүй айтайхан байдаг. Эвсүрхэн. За ингээд ийм 2 уут авч явна. Энэ дотроо ингээд дэлгүүрээс авсан юм ч юм уу ингээд бусад юмнуудаа ихэд айгүй айтайхан байдаг. Энэ 2 даун уутаа бол авч явна. Эко бэгээ авч явна. За тэгээд таблетаа авч явна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд болчтой утсан дээр ингээд ерөөсө чеклист үүсгэчихэд айгүй амар байдаг. Та нар ч гэсэн яг тэгж хийгээрэй. За тэгээд бас нөхрийн маань чеклист байдаг. Айгүй эмэгтэй хүмүүс чинь айгүй олон юм авч явдаг. Эрэгтэй хүмүүс бол айгүй цөөхөн байгаа байхгүй тий. Нөхрийнхөө одоо тамилтаар явахад нь бас газ шимдамыг ингээд бэлдээд өгчдөг. Би бас энэ дээр нас чеклист хийцэн байгаа. За тэгээд утсан дээр айл болох ингээд ийм ч юм авч явна, тийм ч юм авч явна гэдэг бичээд хадгалсан байхад айгүй зүгээр байдаг шүү. За тэгээд хамгийн гол зүйл болохоор хизээч битгий аяллахаа яг өмнөх өдөр нь өмнөх оройн ч юм уу хэдхэн цагийн өмнө хизээч битгий чимдаамаа баглаарай. Тэр бол айгүй буруу байдаг. Би нэг хэд удаа тэгэж чимдаамаа баглаад ийм ч юмаа мартаа, тийм ч юмаа мартаа тэгээд бас жоохон эсвэл бас гонсуу бас явж исэн. Тэгэхээр хамгийн гол нь эрт юмаа бэлдэж, эрт юмаа бодож, эрт ингээд чимдаамаа бэлэн байлгах чинь айгүй чухал шүү гэж хэлмээр байна. За тэгээд одоо ганц 2 нэмж авч явах нь бас байж болно. Одоо жижигхэн юм сенс ч юм уу эсвэл одоо зоонтогч ч юм уу нэг тиймэрхүү юмнууд бас нэмж авч явж магадгүй авч явсан ч бас болно. За тэгээд ингээд чимдаамаа баялаа дуусчлаа. Тэгээд удахгүй бас ингээд Канкун дэх влогороо уулзцгаая. Баяртай.